За өнөөдөр цаг үеийн байдалтай холбоотой зарим зүйлсийн талаар ярилцъя л та. Та бүхэн бүгдээрээ social орчинд явж байгаа энэ бичлэгийг үзсэн байх. Рэпер Sex цагаан богд гэдэг залуу эмэгтэй хүнийг нэгэн бүсгүйг газар унгаад зодж байгаа бичлэг social орчинд маш их явж байна л да. Би тэгээд орчин үеийн монгол хөгжим бараг сонсдоггүй болохоор энэ олонний танил хүмүүсийг нэг сайн мэддэггүй л дээ. Гэхдээ ерөн секс цагаан богдон залуучуудад маш хүрдэг, залууст нөлөөлөгч гэдгийг бол гадарлаж исэн. Миний нэг ажиллаж исэн хуучин ажлын газар шинэ жилээр ирж дуулахад хүмүүс их дөргиж исэн. Би тэгтээ угаасаа тэр хүний ямар дуулдгийг мэдэхгүй болохоор ямар ч зүйл хараа сууж л байсан. Тэгээ миний ойлгосноор энэ хүн жаахан хэцүүхэн амьдралтай айл гэр бүлээс гараад өөрийн чадлаар явж байгаа гэсэн үднээс залууст их урам өгдөг байсан юм байна гэж ойлгосон. Зөв үү? За тэгээд энэ хүн өнгөрсөн 100 сонгуулиар ардын намын төлөө PR-ыг хийж ажиллаад түүнээс олж олон хүний дургуутслыг хүргэсэн, тэр хэмжээгээр бас өмөөрүүлчихсэн хүн яадаг үзэл бодолтой байж болдгоо юм уу? Та нартай заавал адилхан үзэл бодолтой байх албатай юу гэд нөгөө хэсэг нь болохоор ингээд үзэл бодлоо зарсан намын төлөө ингээд өөрийнхөө итгэл үнэмшлээ эсрэг юм хийж байгаа гэд нэлээд талцаж буй юм болж исэн. За тэгээд удалгүй ер нь одоо албан тушаал нь ахиж байгаа мэдгдсэн. Сонгуулиар ажилласны шам байх л та. За тэгтэл тэр хүний ингээд эмэгтэй хүн зодож байгаа газар унахчаа дээрээс нь нэмж алгадаж зодож байгаа бичлэг бол тарж байна. Мэдээж энэ хүн чинь одоо ирэх барьж байгаа намтай холбогдсон хүн учраас энэ хүний нэр хүндийг цэвэр байлгахын тулд одоо ардын намын PR машин гэд асар том систем бөөнөрөө хөдөлж эхлэн л дээ тэр хүмүүс одоо энэ байдлаас яаж аврах уу, яаж энэ нөхцөл байдлыг эргүүлэх үү гэдэг яг одоо ч гэсэн хуралдаа толгоогоо ингээ гарчлаж байгаа гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Тэгээд мэдээж одоо narrative гэдэг одоо энэ өгүүлэмжийг өөрчлөх, эргүүлэх өнцгөө хайж чадж байгаа. Тэгээ магадгүй энэ бол кино байсан, клипний зураг авалт байсан гэж магадгүй. Эсвэл одоо энэ эмэгтэй нь өөрөө ингээд байсан учраас аргагүй байдалд ороод инкээс өөр аргагүй болцсон юм а гэдэг юмыг сайн сэвэн. Одоо тэгээд ер нь бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Намууд бүгдээрээ их зөндөө олон троллуудтай байгаа тролл аккаунтуудаас хангалттай олон хүний юмыг зэрэг хашгираад эхлэхэд олон нийтийн ер нь бол хүлээн авах өнцгөн өөрчлөгдөд тэрийг дагаад эхэлждэг. Тэрийг одоо ирэх барьж байгаа хүмүүс мэдэхгүй л яах вэ? За тэгээ ямар ч байсан энэ эмэгтэй хүн зодсон үйлдэлтэй бол энэ ган тулга гэдэг залуу ер нь бол хариуцлага хүлээхгүй тэгсгийж агаад өнгөрөөнө. Нэг шалтгаан гаргаал энэ эмэгтэй нь өөрөө болохгүй байсан юм а ч гэдэм үү, нэг юм сүртэй юм болоогүй гэсэн тайлбар тавиад за нэг хэсэг нэг хідэн сар чимээгүй алга болж аваад буцаад юу ч болоогүй юм шиг гарч ирээд одоо амьдрал нь хэвийн үргэлжлэнэ. Гэхдээ бол би нэг эргэлцэхгүй байна. Монголд ер нь амжилттай cancel дуулсан хүн ер нь байдаг юм уу? Би одоо яг өөрийнх нь хийсэн үйлдэл үгнээс болж тэ нийгэмд хор хөнөөлтөй юм хийсэн мөртлөө яг ард түмэн нэгдээд амжилттайгаар cancelдаад карьерийг байхгүй болгоод дахиж олонний нүдэн дээр өртөхгүй байтал нь одоо хүнийг cancelдсан түүхийг бол би Монголд мэдэхгүй. Эмэгтэй хүн хүчиндэж доромжилсан талаараа тийм бодит явдлыг яриад бахархаад гайхуулаад инээлдэж байсан Сэрчмаа Никтоны Батжулуун хоёр тий хин нэг эмэгтэйн хувьд тий нэг танихгүй залуу өөрийг нь авч яваад хүчээр архиуж тасрааж агаад хүчинтэх гэж оролдоод өтгөн шингэнтэйгээ холилдсныг нь тий найзуудтай гайхуулж ярьсан байгааг нь тэр эмэгтэйн хувьд бол хамгийн амьдралынх нь хар дарсан зүдч муухай дурсамжийг тэр хоёр хүн сошиал ертөнцид инээлдээд яриад тэгснээ бит хоёр яасан хүмүүс хөгжихгүй зүгээр онигоо ярьсан штэ гэж бие хамгаалж исэн хүмүүс штэ. Хин нэгэнд амьд хүнд тохиолдсон хүчингийн хэргийг онигоо гэж хэлж исэн хүмүүс аахгүй. Зүгээр энэ бодит биш түүх байсан ч зохиомл түүх байсан ч гэсэн хүчингийн асуудлыг ингэж ярих чинь өөрөө бүр тий миний нөгөө нэг өөр нэг бичлэг дээр хэлсэн штэ. Дээшээ зохих уу доошоо зохих уу гэдэг. Бодит амьдрал дээр байнга болж байдаг гэмт хэргийн талаар тийм зүйл ярьчгаад тэрнийг онигоо наргаа маазраа гэж ярьж байгаа тийм ёс суртахуунтай
тийм тархины бүтцтэй хүмүүстэй тийм хүмүүс хүний зовлон онгоо гэж ярьж байгаа. Дэлхийд даяар хэдэн сая эмэгтэй хүчирхийлэл төртдөг, хүчндүүлдэг. Энд чинь ер нь бол нэлээд ноцтой гэмтэрэг байхгүй юу? Манай тоодгүй болохоос биш. Хүний бие гэдэг чинь би хэлсэн шүү дээ. Чи энэ хорвоо дээр төрөөд үхэн үхтлээ хизээч алддаггүй алга болгодоггүй. Тэгээ чиний цорын ганц өмч чинь чиний бие. Чиний бие халдшгүй байх ёстой. Чи өөрийнхөө биеийг 100% мэдэх, захирах эрхтэй байх ёстой. Тэгээд хүчин гэдэг чинь яг түүний эсрэг, чиний оршихуйн эсрэг хийж байгаа гэмт хэрэг байхгүй юу? Гэмт хэрэг, аимшигтай гэмт хэрэг. Ер нь тэгээд хүмүүс нэг тэгдэйн. Хүчин гэдгийг ингээд секстэй дур хүсэлтэй холбож бодоод байдаг. Ингээд хүн ингээд дур хүслээ дийлж чадахгүй тий сэрлэн хөдөлсөндөө ингээ өөр хүний хүчинтчдэг юм шиг юм ярьдаг. Гэтэл хүчин гэдэг чинь ерөөсөө тэр сексийн таашаалтай огт холбоогүй. Энэ нэгдүгээрт өөр хүнийг эрхшээлтэй оруулж хянах, дарах, дарлах, тэгжиж өөрийгөө бусдыг жижиг болгожиж өөрийгөө томоор мэдрэх гэсэн тийм өөртөө итгэлгүй арчаагүй хүний арга. Хоёрдугаарт тэр хохирогчийг айлгаж, доромжилж, гутааж, шившиглэж, ичээж тэр мэдрэмжээсээ давхар таашаал авч байгаа байхгүй юу? Тэр нөгөө хүн өөрийнхөө биеийг эзэн байх ёстой, өөрийнхөө амьдралыг эзэн байхын тулд өөрийнхөө биед байх ёстой гэдэг тэрэнд нь халдаад тэр хүний одоо халдшгүй байдалд нь биед нь халдаж хүчээр эрхшээлдээ оруулж аваад түүнээсээ одоо бэлгийн таашаал авж байгаа хүмүүс ч хүчин хийж байгаа байхгүй юу? Тэрнээс биш тэр зүгээр сэрлэн хөдөлсөн даруйтай хүн хүчнээд байдаг байсан бол ер нь бид нэр гэгээн цагаан өдөр гадуур явж чадах уу? Хөөхөн харагдсан хүүхэн болгоныг бие захирч чадахгүй дарж аваад байдаг гэсэн бол ажлын байран дээр бүр аимшигтай юм болж байгаа зү. Тэнгүүд ингээд хүний сэрэл хөдлөхөөр хувц өмсгөө бэл богинохон юг бүг хүүс хүмүүсээ гаргасан юм өмсгөө бэл тэрнээс ч юм болж хүчин гарч ийн гэдэг ч юм бол ерөөсөө худлаа. Хүчинт гэж л байсан хүний хувьд тэр өмссөн зүүсэн хувц одоо тэр хохирогчийн царай зүс нас ямар ч шалгаа байхгүй. Чи битүү гэвлүүр хар гэвлүүр зүүсэн нөгөө арабын хижаб никаб гэдэг хувц өмссөн байсан ч чамайг хүчиндэх гэсэн хүн болвол тэг цаанаасаа одоо өөрийгөө дороогоор мэдэрдэг, арчаагүй гэж мэдэрдэг. Түүнийгээ одоо ингэж өөрчилж өөрийгөө хүчтэй болсноор мэдрэхийн тулд өөрөөсөө арай сул дорой хин нэгнийг хүчээр дарж авч тэр хүний бие махбодыг халдчихгүй байдалд нь үгүй хийж байж түүнээсээ таашаал авч байгаа хүний хувьд чи зүгээр усны хувцас бикини өмссөн байна уу? Бим битүү гэвлүүр зүүсэн байна уу? Юусоо ялгаагүй байхгүй юу? За тэгээ тийм арчаагүй амьтдын хувьд бол хамгийн амархан олдсон хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээ одоо энэ гендер суурилсан хүчирхийлэл буюу зүгээр эмэгтэй байсныхаа төлөө л би ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөөд байгаа зүйл харамсалтай нь дэлхийн бүх өнцөг улам бүрт болж байгаа. Зөвхөн Монголын асуудал биш. Тэгээ юу гэдэг хүчирхийлэл бол хүчирхийлэл чамайг эрэгтэй хүмүүс ч гэсэн хүчирхийлэлд өртдөг гэвэл үнэхээр үнэн. Би ерөөсөө эрэгтэй хүмүүс хүчирхийлэлд өртдөггүй гэж хэлээгүй. Гэхдээ энэ гендер суурилсан хүчирхийлэл гэдэг чинь тусдаа асуудал байхгүй. Асуудал хоёр хүн ямар нэг асуудлаар маргалдаат ч юм уу муудалцаад тэр хоёр ингээд хоорондоо зодтолцсон ямар нэг байдлаар харилцан хүчирхийлэл үйлдсэн талаар биш. Би зөвхөн эмэгтэй байгаагийнхаа төлөө эмэгтэй учраас гэсэн байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа энэ асуудлыг илүү тодтогч ярьж байгаа юм. Яагаад тэгэхээр одоо ингээд цаг тутам дэлхийд даяар 5 эмэгтэй, нэг цагт 5 эмэгтэй яг femicide буюу эмэгтэй байсныхаа төлөө нас урж байдаг. Тэгээ тэр эмэгтэйчүүд эрэгтэй болоод төрсэн байсан бол амнасаа алдахгүй байхаар л та. Хэдхэн хоногийн өмнө Угандагийн гүйлтийн тамирчин, Олимпийн алтан медаль хүртсэн тамирчин салсан найз залуудаа алуулсан. Салсан найз залуу нь түн дээр шатхуун асгаад шатаарчихсан. Тэгэд шахаад авахгүй нас урсан. Энэ тэр тас эмэгтэй эмч ажиллаа хийж явж байгаад унтаж байхдаа маш олон хүнд бүлэглүүлэн хүчиндүүлж 36 цагийн турш
хүчндүүлээд тэгээд тэр хүний биенээс доор хаяж 20-д өөр хүний үрийн шиг болцсон. Цогцсноос нь тэр хүнийг одоо ингээд үсгийн арга болт зэрэмдгэлсэн байсан. Дэлхийд даяар ингээд бид нар эмгтэй хүн болж төрснөөсөө болоод нөө сул дорой хүүс гэдэг л зүйл ойлголтоос болоод бид нар ингээд дандаа ар нуруунд дээр ингээд зүтч гсэн юм шиг явж байгаа. Эмгтэй төрснөөсөө болоод бид нар хүчирхийлэлд өртөж байна гэдгийг үгүйсгэж байгаа бол та чихээ бөглөөд нүдээ таглаад тэ хилээ хазаад явдаг хүн байна. Энийг үгүй штэ тийм юм байхгүй гэж байгаа бол та ер нь нэг тийм delusional бодит ертөнцөөс тасарчсан хүн байна л та. Тэгэд эрчүүд маань яг ийм асуудал ярихаар нэг хилдэг хитгэн цайны үхтээлтэй та нар өөрсдөө зөв хүнээ сонгооч ээ. Өчнөө сайн залуу байхад очиж хамгийн адгийн юмтай нийлчээд ингэнгүүтээ ингээд бүх эр хүмүүс ийм гэж яриад ах юм а болооч ээ гэх нэг тийм юутай тий. Муу юм хийсэн эрчүүд болохоор одоо эрчүүд ингээд гэмт хэрэг хүчрхийл хийгээд байвал одоо тэр эрчүүд гэдэг зүйлийг ингээд задлаа тус нь авах гэж үзэн тий. Бүх хэрэгтэйчүүд ийм биш ээ. Бид нэр ийм биш. Наад тулгаа битгий надтай хамаатуул над бай. Надад хамаагүй би юм хийдэггүй учраас гэж байгаа. Гэхдээ эр хүний гавьяа шагналыг ярих болохоор тий эрчүүд ийм ололт амжилт хийсэн. Эрчүүд та нар эрчүүдийн бүтээсэн ертөнцид амьдарч байгаа. Та нар одоо эрчүүд байгаагүйсэн бол та нар эндийд бүх юм байхгүй байсан гэд эрчүүдийн хийсэн сайн зүйлийг хийхдээ болохоор өөрийгөө хавчуулцдаг. Өөрөө ингээд гинт бүх эрчүүдийн нэг болчдаг. Тэр хүмүүс өөрсдөө тэр хийсэн амжилттай зүйлсэд нь хувь нэмэр оруулаагүй байсан ч гэсэн тэр хүмүүсийн гавьяа бүртгэгтэй болохоор шууд эрчүүд бид нар байгаагүй байсан бол та нар яах байсан юм бэ? Дайн болоход эрчүүд бид нар чинь явж та нарыг хамгаалдаг шүү дээ. Тийм асуудалд болохоор бүх эрхтэйгийнхэн талд ингээд орчиж байгаа. Ингээд эрчүүд ингээд хүн алаад байна, хүчин хийгээд байна, ингээд бусдыг ингээд байна гингүүд надад ч надтай хамаагүй. Бүх эрхтэй юм биш. Тэр бол тустай асуудал. Тэр хүмүүсийг таньж, зөв таньж анхаарах нь та нарын асуудал гэхгүй. Та нар өөрсдөө зөв хүнээ таниагүй байж битгий биднэрт ингээ харьцуулж хамаатуулаад яриад байна. Надад хамаа тустай яар. Эр хүн гэдэг одоо нэрийн минь ариун цэвэр байлга юм л эрчүүдийг муулчдаг. Нэг тийм байдалтайгаар тий pick a lane гэдэг чинь аль нэгийг сонголтоо. Нэг бол бүх эрчүүд мундаг сайн байсан. Эрчүүдийн ачаар нийгэм юм гоё явж байгаа гэдэг дээрээ бай. Эсвэл эрэгтэй хүн болон тусдаа өөр эр хүмүүс ч хоорондоо харилцан адилгүй гэдэг юмаа сонго. Аль нэгийг сонго. Сайн болохоор бүх эрчүүд болоод муу болохоор эрэгтэй хүн болгон тусдаа гэж явах ойлгогдож байна уу? За тэгээд өөртөө тэгж байгаа шүү дээ. Та нар сайн эр хүнээ өөртөө сонгооч яах гэж олиггүй юмтай очичоод ингээд байгаа юм бэ гэдэг. За тэгэнгүүтээ бид нар ингээд хоорондоо ярьж эхлэв шүү дээ. Тэгвэл за муу эр хүнийг яаж таних вэ? Муу эр хүнийг таних юм шинжүүд байна. За ер нь ингээд хүнийг таньтлаа тий амар хашир байцгаая. Бүгдээрээ одоо хэдүүлээ ингээд стандартаа өндөр болгох юм. Муу эрчүүдийг шүүхийн тулд стандартаа өндөр болгох хэдүүлээ. Стандартаа өндөр болгочих юм бол бид нэр илүү хэрсүү хашир байх юм бол тэр муу хүмүүсийг өөртөө ойртуулахгүй юм байна. Гэт яриад эхлэнгүүд манай эрчүүд юу гэдэг вэ? Чи өөрөө л өөрийнхөө травманаас болоод ингээд та нар яагаад ингээд стандартаа өндөр болгох юм болгоё гэд юм яриад байгаа. Чи хохирсон чин тэндэл юм байгааз чи хохирсноос болоод бүх хэрэгтэйг бас яагаад ингээд байгаа юм гээл те. Чи өөрөө стандартаа өндөр болгоод өөрөө зөв шүүж таниачаа гэснээр ингээд зөв шүүе зөв таниа за ингээд ойрцсон болгонд би боломж өгөө болио гингүүд бас уурлаад байгаа байхгүй. Чи л ингээд хүмүүсийг муугаар хараад байна. Чи л өөрийнхөө өнгөрсөн туршлагаас болоод ингээд одоо хитрхийн муу санаатай болчоод байна. Юм болгоныг ингэж харж болохгүй эрэгтэй хүн болгоо юм биш гэдэг. Тэгээ яах ёстой юм бэ? Өөрөө хүнээ зөв тань гэхийн, зөв танихын тулд ингэх хэрэгтэй юм байна гингүүд чинь чи хитрхийн муу санаатай болчлоо гэхийн. Тэгээ эмэгтэй хүн бүр ингээд яах ч ялж чадахгүй байгаа зү. Дандаа л юу ч хийсэн буруу болчиход байгаа зү. За нэг жишээ авъя л да. Чи Squid Game тэмцээнд орж байгаа заяа. Тэгсэн чи ингээд нэг үе дээр нь чамайг нэг өрөөнд оруулсан чи ингээд 100 могоотой. За тэгээ энэ 100 могооноос чи аль нэгийг ингээд барьж авах хэвээр. Тэгээ тэр могооны гидсэн дээр нь одоо ингээд шагнал магналж байгаа ч гэдэм амар их мөнгө аваа заяа. Тэгээ энэ 100 могооны 90 нь хоргүй. Зүгээр яахчгүй. За 10 нь болохоор хортой.
чи гаднаас нь хараад аль нь хортой хоргоо нь ялгаж чадахгүй. Тэгвэл чи юу ч болоогүй юм шиг те миний магадлалын онолоороо те 10-аас 9 аюулгүй гэд чи дурын нэг могоогоо гүйж авч барих уу? Үгүй шүү дээ чамд бас л энэ дотор 10 хортой могоо байгаа гэхээр чи аминдаа хайртай л юм чинь бас ингээд нэг жоохон ядчил ингэж ялгаж харах гэж үзэн штэ хичээж штэ аль нь хортой юм жоохон ажилцсан аль нь хортой юм шиг хоргоо юм шиг нүд мүд хоншоор моншоорныхын хэлбэрийг харуулсан. Тэрнтэй л адилхан штэ ихэнх хэрчүүд одоо хүний хүчирхийлдэхгүй юмаа гэлээгээ тэнд хүчирхийлүүлсэн хүмүүсийн тоо ийм байхад те мэдээж эмгтэй хүн чинь яаж ч утсан за ялангуяа өмнө нь бүр хүчирхийлэлтэй харилцаанд байж үтсэн бол мэдээж л хашир үзэх нь тодорхой байцтэй. Тэгээ хаширцсан хүмүүс ингээд хаширснаа хэлэнгүүт тэрнгээр нь нэмж буруутгадаг нь аягүй сайн. Чи өөрөө тэ ийм өмнөх харилцаанаас амар шарах авсан юм шиг байна гэд. Тэгээ тэрнээс болоод ийм амар муу санаатай болчих чинь тэр гэл эмгтэйчүүдийг буруутгах тийм. Тэг ингээд хүнд итгэснийхаа төлөө хайрсныхаа төлөө яагаад тэр хүнийг бүр нэмж ингэж одоо ичээх тэ шейм хийх ёстой юм. Хүнд итгэсэн хайрлсан буруу юм уу? Тэгээ тэрнээс ингээ хашраа санаа суусан бас буруу юм уу? Тийм үл ойлгогдсон логикийн хувьд ийм хоорондоо ямар ч зохицохгүй юмнуудаар ингэж бие өмөрөх гэж оролдож байдаг л да. За тэгээ энэ дотор гэхдээ мэдээж бас эмэгтэй хүмүүс байгаа. Одоо миний яриад байдаг pick me эмэгтэйчүүд ч юм байгаа. Юм тийм муухай биш л вэ штэ. Одоо хүн өөрөө юу бодно тэгээ юу тэгээ хүний амьдралд ч яг хүний бодлын дагуу болт. Энд чи өөрөө муу муухай юм бодоод л эвэлж хамааг муу муухай юм ирнэ гэд. Өөрөө л одоо нэг хүчирхийлэлд өртсөн ч юм уу те эвгүй байдалд орсон хүнийг чи өөрөө муу хүн байсан болохоор ч юм уу чи өөрөө иймэрхүү юм бодож байсан учраас бодолчин биелэлээ болоо чи өөрөөсөө болоод ийм юм байдалд орсон гэж бас буруутгах гад байдаг хүмүүс байдаг. Тэгэл магадлалын онолоороо чи муу юм ботсон ч байсан бодоогүй ч байсан ч ам тохиолдох бол тохиолдсон шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийн бодлоор бол тийм юм ярьж байгаа эмэгтэйчүүдийн хувьд өөрөө мундаг байсан да. Өөрөө дандаа эерэг зөв юм боддог байсан да. Өөрийнхөө одоо эмийн сайндаа өдий хүртэл ямар нэг асуудалд орчхоогүй явж байгаа гэж бодож байгаа бас л дэлгүүл байхгүй delusional бодит амьдралаас төсөөрсөн. Нэг бодлын тэр хүмүүсийн хувьд амар гоё л аа л да азтай. Ер нь бол энэ чинь цэвэр аз ахгүй юу. Өнөөдрийг хүртэл чи ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөжөөгүй, хүнд хүчндүүлчээгүй, алуулчаагүй. Тэгээ эмэгтэй байсныхаа төлөө нэг ямар нэгэн байдлаар травматай мэдрэмж авч үзээгүй өдий хүрсэн бол чи бүр үнэхээр цэвэр азтай л хүн байгаа байхгүй юу. Чи өөрийнхөө сайндаа биш зүгээр чамайг аз ивэсэн тулдаа чи өдий болтол ингэж гендерээсээ болж хүчирхийлэлд өртөөгүй явцсан маа. Тэрнээс чи тэрийг өөрийнхөө мундагтаа гэж юусоо бодох хэрэггүй байхгүй юу. Чамайг тэгээ эзэнд харах юм бол ямар ч мундаг хүн байсан, ямар ч ухаантай хүн байсан, ямар ч сайн ар гэртэй байсан ер нь тэгээл хүчирхийлэлд өртдөг л байхгүй юу. Тэгээд одоо pick me эмэгтэйчүүдийн одоо нийгэмд үзүүлж байгаа хамгийн хортой юм тэр юм л та. Бид нэр ингээд үнэхээр нөхцөл байдал муухай байна, хэцүү байна, энийг өөрчлөх хэрэгтэй гэж яриад байтал pick me-нэр нь юм муу байгаа нэг муу биш л шүү дээ. Надад бол зүгээр л надад сайхан байна. Та нар зүгээр худлаа сүржигнээд байна. Та нар маяглаад байна гэсэн хандлага гаргангууд одоо тэрэн дээр нөгөө ирчүүд нь сайхан нөрөөлчихөж байгаа байхгүй юу? Оо тэгэд энэ эмэгтэй зүгээр л гэж шүү дээ. Чи л маяглаад шүү дээ. Энэ эмэгтэй те хүүхэд гаргаж өсөхдөө ерөөсөө түүртэйг үл шүү дээ. Бид нэрийг эмэгтэй хаханд бол ямар их юм шаарддаг үлээ те. Ийм бай, тийм бай, ингэ тэг тэр болгоныг хийж чадах те түүртэхгүйгээр хийж чадах хүн үнэхээр хорвоо дээр байхгүй шүү дээ. Бид нэр тулгадаг тэр олон стандарт шаардлагуудыг зүгээр ингээд хийгээд явдаг, насаараа хийгээд түүртэхгүйгээр байж чадах хүн байхгүй юу. Гэтэл нөгөө пик минууд нэг эрэгтэй хүнд таалагдах гэсэндээ тэднэрт нүдэнд нь торох гэсэндээ онцгой харагдах гэсэндээ те зүгээр шүү дээ тэр стандартуудыг чинь би ингээд бүгдийг хангаж чадна. Ерөөсөө надад хэцүү биш. Надад ч л чадахгүй тулдаа маяглаад байгаа ингээд те тэр тулгсан стандартуудыг ингээд хүчтэй бат бих болгоход бид нэр ингээд гар бие оролцож байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээсээ болж тэгтээ өөрөө ч бас зовно гэдгээрээс ойлгохгүй.
би те ингээд эрчүүдийн талд ингээд тэднэрийг ингээд долгоноод тэднэр тал засаад байх юм бол бусдаасаа ингээд яаж иж онцгойрч юм бол би аюулгүй байгаад байж чадна гэж бодоод байна. За яг хав залуухан хөөхөн байх үед те чиний гоо үзэсгэлэн чинь залуу нас чинь чиний хувьд давуу тал болж байгаа үед бол яг хав чиний хэсэгтээ айгүй сайхан амьдрна. Гэхдээ энэ эцсийн эрхт ёсны тогтолцоо гэдэг чинь угаасаа эмэгтэй хүний эсрэг зохион байгуулалт бүтцтэй учраас чи 1000 үзэсгэлэнтэй байлаа, 1000 сайхан байлаа, 1000 мундаг байлаа, 1000 арчаатай ямар чи нэг өөрийгөө хэлдэг юмыг хийсэн байсан ч гэсэн цаг нь ирэхээр чи нэг тодорхой насанд түрэхээр тодорхой хөгшөрхөөр эрэгтэйчүүдийн хувьд чи үн цэнэгүй болоод эхлэхээр чиний эсрэг бүгд нүрээ буруулах байхгүй юу? Чи тэрийг 1000 өмөрч авлаад ялгаагүй чамд адилхан төмөр нүрээ харуулах байхгүй юу? Тэгэд пикми эмэгтэйчүүд ерөөсөө тэрийг ойлгохгүй байгаа. Зүгээр ямар ч байсан би энэ системийн төлөө тэмцээд байх юм бол энэ системийн бүгдэд ээлгүй системийн төлөө би ингээд долгиноод байх юм бол намайг тойроод үлдчихэж магадгүй гэд хизээ нэгэн цагт чамайг дараалах одоо чиний нөгөө доош нь хийгээдсэн эмэгтэйчүүдтэйгээ чи яг адилхан нэг нөхцөлд ороод чи тэднэрт ингээд эрчүүдийн адал болно. Ерөөсө чамайг ялгаж үзэж хайрлахгүй байхгүй энэ систем. За тэгээд пикми эмэгтэйчүүд ч одоо эмэгтэйчүүдийг стандартаа бууруул одоо тэгээд нөгөө хамгийн олдсон нэгнээ олоо одоо тэр хүн дээр ажил одоо өөрийгөө сайжруул тэр хүний төлөө ингээд өөрийгөө хөгжүүл одоо ямар ч байсан тэгээ нэг юм тгсээ төвчээд амьдр гэж зөвлөдөг эмэгтэйчүүд маань өөртөө тэр одоо зөвлөгөөгөө дагахаараа бас л ер нь хүний адагтай очиж сум шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь өөртөө төдийгүй хүүхдүүдтэй л аюултай болчихж байгаа юм л да. Тийм байж болох хамгийн муу эцгийг сонгоод өгч байгаа юм. Яг одоо эхний удаа мдээгүй алдаа гаргасан байж болно л доо. Тэгээд алдаа гаргасан даруйдаа мэдээд нэг зогсчихгүй шүү дээ манай пикминүүд чинь сонгогдохын тулд нэг хүүхэд гаргаад өгчихсөн байхад л тэрийгээж хайрлахгүй өөрийг нь хайрлахгүй хүндлэхгүй байхад гордоод л дахин хүүхэд төрүүлж өгвөл одоо энэ хүүхдийг төрүүлж бол одоо нэг өөрөөр гарна гэдэг. Та хоёрын дундаас ингээд бүхэл бүтэн амьд төрчихсөн байхад хайрлахгүй байсан байж дахиад хідэн ч юм төрүүлсэн өндөөс сүүл рүү тэр чинь зүгээр тоол болчихж байгаа шүү дээ. Тэр хүний хувьд ч хүүхэд биш тоол болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тийм төгсөл байдлаас болоод өөрийгөө болон өрөөлөгийг үр хүүхдүүдэд эрсдэлд оруулаад байгаад байгаа. Тийм болохоор энэ пикми байдлаа болио гэд би ер нь нэлээд хатуу хэлээд байгаа нь энэ ахгүй юу. За тэгээд эмэгтэй хүмүүс бид нарыг чинь ингээд хэлдэг штэ. Гадуур явахдаа ингээд болгоомжтой өөрийгөө хамгаалаад орой уж явахгүй байгаад тэг эмэгтэй байсныхаа төлөө бид нар яаж ингэж үргэлж нэг юмнаас айж өөрийгөө хамгаалж бэлэн байдалд байх хэрэгтэй байдаг. Тэг ингээд биднэрт дандаа юм аюул занал хийлэл бол юм танихгүй эрэгтэй хүн байдаг гэж заадаг. Мэдээж танихгүй эрэгтэй хүмүүс бидний хувьд аюул занал хийлмэн. Гэтэл ер нь хүчирхийлэлт өртөх тэгээд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол эмэгтэй хүний хувьд ихэвчлэн хайр сэтгэлийн холбоотой байсан эсвэл гэр бүлийн гишүүдээс л гардаг. Тэгж бодгоор үнэхээр гонигтай байгаа зү. Бид нарыг нөгөө хайрлан хамгаална гэж амлаад байсан. Тэгээ хурдхан шиг нэг юмтай сууж одоо тэгхгүй бол эмэгтэй хүнд ч одоо нөмөр нөөлөг түшиг хайр халамж хамгаалалт тутна гэж ярьдаг. Тэгээд суусан хүмүүс маань бид нарыг хамгийн их зовоох. Тэгээ бүр алах магадaltaй байдаг гэж бодохоор бид нар ч одоо ингээд байгалийнхаа хамгийн том бидний анчинтай хайр сэтгэлийн холбоо үүсгэж тэдэнд итгэж нэг гэрт орж амьдарч биеэ хуваалцаж үр төлөвийг нь үлдээх ёстой тийм ironic гэдэг чинь тийм яжлсан юм шиг хувь заяатай хүмүүс шүү дээ бид нар ч одоо. Тэгээд одоо амьтны ертөнцид болохоор имээ алдаг, санаатаагаар алдаг амьтад тун цөөхөн гэж аахгүй. Яа тэгэхээр ийм амьтан ингээд нас бийд хүрээд үр төлөвлөлтөй хүртлээр маш их цаг хугацаа тэгээд нөгөө нөөц баялаг, хоол, хүнс гэх мэт зүйлийг шаарддаг. Тэгээд тэр амьтад цаашид өсгөө, үржихгүй, устгуу гэдэг нь ийм амьтнаас хамааралтай байдаг учраас тэгээ ийм амьтнаа бүгдээрээ ингээд аль болох хасарч тойголдог.
ийм амьтдтай бууж өгдөг. Тэгээ бүр ингээд судалгаагаар эрэгтэй эмэгтэй гүлгэнүүд тоглоход хүртэл эрэг үлгэн дандаа эмэгтэйтэй бууж өгдөг гэж байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд нөгөө төрөл зүйлээ амьд үлдээх тэгээ бид нөгөө нэг survival гэдэг байгаа шүү дээ. Амьд үлдэх үү, мөхөх үү гэдэг чинь тэр ийм амьтдын үр төрөл үлдээх чадвараас хамаарж байгаа учраас би нөгөө хэлсэн шүү дээ. Ийм амьтдал олон байвал тэгээ нэг цөөхөн ир байсан ч гэсэн ингээд төрөл зүйл устдахгүй үржээд ингээд өсөд явна. За маш олон ир амьтад цөөн ийм амьтдтай байвал тэрийгэ булаацалдж жагаад хоорондоо алцаад тэгээ тэр төрөл зүйл мөхнө гэж яриад байгаа. Тийм учраас амьтдын хувьд ингээд ийм амьтнаа аюулгүй байлгах, хамгаалах, тэжээнд тэтгэх нь ингээд бидний хувьд ингээд амьд үлдэх хамгийн гол зорилго гэдэг байгаа нэг амьдралын утга учир нь тий. Гэх нь одоо нөгөө цаашдаа энэ төрөл зүйл мөхөх үү, мөхгүй юутай холбоотой учраас ийм амьттай аль болох ингэж арчилж ийм амьттай амьд үлдээх гэж зүтгэдэг гэж байна. Гэтэл бид нар ингээд хүн тий эсэргээрээ ийм амьттай дургуг нь хүрэх юм бол алцдаг. Тийм тогтолцоотой болчихсон тий. Тэгээ эмэгтэй хүн ор сураггүй алга боллоо. Алуулсан олдлоо гэхэд цагдаа нар хамгийн түрүүнд нөхөр найз залууг нь X-ийг нь шалгадаг. Тэгээ тэрний тал тохиолдолд нь яг тэр хүмүүс нь байж идэг байгаа байхгүй. Тэгээ хүүхдийн хүчин ч гэсэн яг адилхан. Хүүхдээ чинь танихгүй хүн авч яваад хүчиндээ дэдэг биш. Хамгийн ихтэй ойр дотны гэр бүлийн гишүүд нь. Тэгээ хүүхдийн хүчин болохоор нэг ойролцоогоор 60% нь ураг төрлийн дотроо явагддаг байхгүй юу. Тэгээ тэр нь төрсөн болон хойд аав нь, өвөө нь, ах дүүнэр нь, хамаатан садан. За тэгээ хамгийн түгээмэл нөгөө наагц юм уу аав гах нь тэ нэг хамаатны холын хамаатны хүмүүс нь ч юм уу гэр бүлийн найз нь ч юм уу дандаа тэр хүүхдийг таньдаг, итгэдэг, итгэлийг нь олчихсан ойр дотны хүмүүс нь байдаг. Тэгээ би 2019 оноос хойш хөөрхөн зүрхнүүд гэдэг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг төрийн бас байгууллагын эхлээд сайн дурын ажилтнаар эхэлж байгаад гишүүн болсон. Тэгээ энэ байгууллага маш гайхамшигтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Хүсэх юм бол одоо ер нь удахгүй сайн дурын ажилтны бүртгэл нь эхлэх бах. Энэ талаар тий хүүхдүүдийн төлөө ажилламаар байдаг бол энэ байгууллага сайн дурын ажилтнаар хэлсэж болно. Бас тэгээ танд өгөх нь бас нээлттэй шүү. Тэгээд эмэгтэйчүүд хүүхдүүд бид нар яагаад ингэж их хүчирхийлэл төртөөд ялангуяа тэр тусмаа бид нарыг хайрлах, хамгаалах ёстой хүмүүсийн гарт энэ олноороо өртөөд байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж магадгүй. Тэнгүүд энэ нэг ойлголтыг мэдэх ёстой. Эмэгтэй хүмүүсийн хувьд objectify гэж objectify буюу object нь одоо эд зүйл гэсэн үг. Би нэг яриалаа штэ. Эмэгтэй хүмүүсийг одоо нийгмээс эцэг эрх тосны нийгмээс хүн биш хэрэгсэл эд зүйл гэж тэгээ эр хүнийг чимдэг, эр хүний амьдралыг хөнгөвчүүлж өгдөг. Зүгээр амьдралын чанарыг дээшлүүлдэг нэг тоос орогч будаа хагшаагчтай төстэй арай юм супер ангиллын бүгдийг нэг доор хийдэг эд зүйл гэж үзээд байна гэдгийг би яриалаа. Энийг objectify гэдэг үггүй хүнийг хүн биш эд зүйл гэж хараад байгаатай адилхан. Тэгээ энэ зүйлээс болоод ерөнхийдөө энэ хүчирхийлэл бас маш хөөсөж байгаа. За тэгээд танаа нөхөр юм уу найз залуу чинь таныг objectify хийж ийн үгүй юу гэдгийг нэг айгүй энгийнээр хөнгөнөөр туршгаад үзье л та. Танаа одоо таны нөхөр найз залуу чинь таны төрсөн өдрийг юусоо календар харахгүйгээр шууд цээжээр мэдэх үү? Танд чухал өдрүүд те дурсгалт ойн өдрүүдийг хүүхдүүдийн төрсөн өдрийг ч юм уу те хүүхдүүдийн дараагийн одоо шүдний эмчт очих хэвээр өдрийг тэр хүн цээжээр мэдж байгаа юу? Таны хувьд өмөрч магадгүй эрэгтэй хүмүүс иймэрхүү юм ерөөсө тоодгүй юм. Эрэгтэй хүмүүсийн хувьд жижиг сажиг аарсаар юм тоо мо өдөр цээжилдэг. Угаасаа л энэ нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины бүтцийн ялгаа малгаа бид нэр ерөөсө тэгдэггүй мэддэггүй. Эрэгтэй хүн өөр асуудлууд дээрээ сайн байдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд энэ чухал биш тэглээ гэд одоо намайг тоодохгүй ч юм уу гэж үг биш гэж бодож магадгүй. Гэтэл нөхөр чинь машиныхаа үзлэгт оруулах өдрийг яг цээжээр мэдж байгаа юу? Машиныхаа тосмааслыг солих өдрөө яг хизээ гэдгийг нь асуувал шууд хэлэх үү? Тэнхлэг тохиргоогоо үзүүлэх өдрөө мэдж байгаа юу?
таныг өвдсөн үед нэг аяга шүл хийгээд өгдөг үү? Эсвэл маяглаадаа сүрчгнээдаа гэж тоохгүй хайчдаг уу? Та тэгэл өвдсөн мөртлөө шүд зууж босч ирээл орон гэрээ зэгцлээл үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргээл тэгэл өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байдгүй. Тэгсэн чинь нөхөр чинь машинд нэг жижигхэн чимээ гарах юм бол шууд сонсчоод тэр дороо засрын газар аваад явдаг уу? Тэгээ миний бодлоор Монгол эрчүүдийн ихэнх нь машинда эхнэр хүүхдээс илүү хайртай, эхнэр хүүхдээс илүү халамжилж анхаарч арчилдаг шүү дээ. Тэ? Хизээч эхнэрээ олигтойхон шиг одоо илж таалдгүй мөртлөө тэр машина зүлгэж байгааг нь та нар харсан уу? Баг 7 нь болохгүй ингээл. Өврийг нь дулаацуулдаг, халуун хоол цайгаа аягалж өгдөг эхнэрээ тэг мөрөн дээр нь тонгоч чичээдэг хүүхдүүдээ одоо тэгэж арчилдаггүй мөртлөө хайрладаггүй мөртлөө машина бол хараг 7 гол лээд шүү дээ Монгол эрчүүд ч. Тэгээ харахаар тэр хүний хувьд те та хоёр хоёулаа л адилхан эд зүйл байгаа байхгүй юу? Гэхдээ машин ингээд арай өөрт нь ингээд сэтгэлд нь ойр эд зүйл байгаа байхгүй юу? Та болохоор ингээд машиныхан дараа хоёрт байгаа байхгүй юу? Ялгаагүй эд зүйл. Тэгээ тэдний хувьд те чухлын дараалал нь тийм байгаа учраас тэр машина засуулах, үзлэгт оруулах, тосмааслын солих өдрөө бол ингээд цээжэр мэдчихэдэг. Тэгснэ энэ хүүхэд чинь хэдэн сарын хэдэн төрсөн бэ гэхээр мэддэг. Одоо эцгийн эрхт ёсонд автчихсан эрчүүдийн хувьд чинь хүн биш байгаа хгүй чамд бодол, тарих, зүрх, оюун ухаан, сүнс оршихуучин биш чи зүгээр л хүний төрхтэй биетэй дотроо ингээ хүүхэд өсгчдөг инкубатортай доороо ингээд нэг эргэтнээ шургуулдаг нэг нүхртэй тэгээд чи гараараа зүгээр ингээл гэр орныг нь цэвэрлэл хоолн тэгэл хувц угаагаал байж идэг нэг тийм зүгээр л робот маягийн л эд зүйл гэж чамайг үзэж байгаа үед тэгээд чиний доторх хүний чинь сонирхгүй өөртөө энэ тэнцүү хүн гэж хүлээж авахгүйгээр чамайг эд зүйл объект гэж хараад байгаа нөхцөлд юу болох юм? Ерөндөө хичнээн үн цэнтэй эд зүйл байсан ч гэсэн эд зүйлд юу тохиолддог? Тэд нэр тэгж хуучирдаг. Загвар нь хуучраад сольдог. Дараагийн шин загвар гаргахад сайжруулдаг. Тэр тухайн цаг үедээ хамгийн шилдэг модель байсан ч гэсэн бид нар өнөөдөр 2 сая төгрөг, 3 сая төгрөгийн зээл аваад хамгийн шин Apple утас худалдаж авч байгаа ч гэсэн жилийн дараа дараагийн модель нь гараад ирэхэд харьцуулагдал мяа санагдаж байгаа зү. Тэрэн шиг чи те эцгийн эрхт ёсонд тааруулах гад тэр тавьж байгаа шаардлагуудад нь өөрийгөө хүчлэн нийцээд тэр хүмүүсийн хэлж байгаа шиг мундаг төгс эмхтэй болсон ч гэсэн дараагийн цоо шин загварууд нь гараал ирнэ. Чамаас илүү хөөрхөн, чамаас илүү залуухан, чамаас илүү бүгдийг ядрахгүй түртгүүгээр хийж байгаа юм шиг харагддаг өөр эмхтэй гараал ирнэ. Тэр үед чиний үнц нь одоо энэ патриархигийн хувьд унана. Тэрнээс чи яагаад ч цугцж чадахгүй. Тэгүүлэхгүй тулд чи өөрийгөө эд зүйл биш хүн гэдгээ л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэд эд зүйл тэгээ хуучран, солигдно. Эсвэл зарим хүмүүс яадаг вүлээ? Уурлахаараа юм аваад чулуудаад ивдээ тагалцдаг. Эд зүйл юм чин тэр чинь. Тэгээ хит ч хагалсан, хит ч хөвдөлсөн сольж болно шүү дээ. Тэр нь дургуугаар орохоор цохиж агаад хэмхэрч юм бол гаргаа ичнэ. Дахиад шинийг аваад авчин тий. Тэгэд чи хүн биш объект учраас чамайг эвдлээд хайсан ч гэсэн тэгээд тэр хүний үед сэтгэл нь өвдөхгүй байхгүй юу? Яа тэгэхээр чи чинь зүгээр л идцүүл байгаа байхгүй. Тэр objectify хийх хүнийг объект гэж харахын аюул нь энд байгаа даа. Тэгээ эр хүн ингээд өөрийгөө л хүн гэж үзээд чамайг объект гэж үзээд хараад тэр чинь тэгэл чамаар уйдаага хартал зугаацж агаад шинэ модель нь гараад ирэхээр сольчж байгаа эсвэл чамайг эвдлэнгүүтээ хог дээр хайчиж байгаа надад хэрэггүй боллоо гэх. Тэгэл энэний чинь эсрэг хитүүлэл одоо би хүн гэдгээл ойлгуулах хэрэгтэй. Өөрөө ч гэсэн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй гэж би яриад байгаа байхгүй юу? Чи объект биш ээ. Чи эрчүүдийн хүслийг хангахын тулд энэ хорвоодыг төрсөн хүн биш ээ. Чи өөрөө өөрийнхөө зам мөрөөр амьдрах эрхтэй. Яг ялгаагүй заяан төрчихсөн тий бэлэг эрхтний хувьд өөр болохоос биш чи адилхан хүн шүү дээ. Тэг хүн гэдгээ мэдрэхийн тулд чамд заавал чамайг тий
нийгмээс хэлдэг байхгүй юу? Чи эмэгтэй хүн болторсон бол чиний хувь тавилан бол тэ нэг нөхөрт гараад хүүхэд гаргах. Эм амтан болж төрсөн бол үр удам хөвгтэй их хэвээр юм. Ерөөсөө тийм дүрм хинт ч байхгүй. Чи одоо нэг ингэдэж шүү дээ. Амар мундаг ийм мөртлөө даанч нөхөргүй, даанч хүүхэдгүй. Одоо тэр хичнээн мундаг карьертай мөнгөтэй амьдрал нь гоё байлаа гэд тэр одоо ингээд нөхөр хүүхэдгүй л бол тэр ингээд юм хагас дутуу эмхтэй гэл ярьдэн шүү дээ. Тэр чинь бас л ингээд бид нарыг ингээд нэг хүсээгүй эрх үнэ амьдралдаа хүлээж авахд нөлөөлдөг тийм манипуляц тактик байхгүй юу? Тэгээ чи би төрхөөсөө уг ингээд бүхэл бүтэн хүн болцсон байхад чи хагас дутуу чи нөхөр хүүхэдтэй л болохгүй чи хагас дутуу чи хинж биш. Чи ингээд хорвоод ирсэн зорилгоо өөргөө биелүүлээгүй гэх. Гүү штэ. Хүн юунаас ч те хүн өөрийнхөө амьдралын зорилгыг тэ айц жаргалыг амьдралын утга учирыг хүн өөрөө шийддэг байхгүй. Тэр нь миний карьер байж болно. Тэр ямар ч хамаагүй те нэг харахгүй хүүтэн хүнжилтөө шүн ороход чинь чамайг те мөнгө чин карьер чин тэрч тулаацуулах уу гэд. Тэгэхээр бас яа. Тэ зарим хүний хувьд одоо хорвоо дээр үлдээх юм нь ажил нь байж болно шүү дээ. Өөрөөхөр нь зохиосон, туйруулсан зүйл байж болно. Байгуулсан компани байж болно. Тэр хүний үлдээсэн дурсамжууд байж болно. Аялсан дурсамж байж болно. Ингээд чи заавалчгүй л нэг хань жилтэй үр хөвгтэй болохгүй бол чиний амьдрал утга учиргүй гэж дайраад байгаа чинь юусоо зүгээр л чамайг ингээд хүсээгүй байхад чинь те хин нэгэн эрэгтэй хүнийг шахах гэсэн л тактик. Тэг чи өөрөө ганцаараа бүрэн бүтэн хүн. Чи ганцаараа ч гэсэн гэр бүл байж болно. Тэг яг өөрөө өөрийгөө ингээд хайрлаад тултлан хайрлаад аз жаргалтай өөрийгөө хүн гэдгээр тэг бүрэн бүтэн хүн гэдгээр мэдрээд явж байхад чамаа яг тэгж харсан хүлээн зөвшөөрсөн ойлгосон хүн байх юм бол тэгээ тэрнээс одоо байгаас илүү жаргалтай байх юм бол та хоёр мэдээж хамт амьдрах сайхан л та. Тэгтэл те өөрөө өөртөө аль хэдийн сэтгэл ханамжтай аз жаргалтай амьдарч идэл те чи нэг хажуудаа болсон болоогүй ирэх хүстэй юм байлгахгүй бол чиний амьдрал дутуу гэд хүчлээд ахаар тийм ганц биеэрээ жаргалтай амьдарч байгаад нэг энэ дарамтнаас болоод тийм чиний нас оройтлоо хүүхдч оройтлоо одоо ингээд чи энээс оройтултаа нөхөр сүдэр олдохгүй гэж дарамтласаар байгаа нөгөөх нь нийгмийн дарамтанд ороод нэг юмтай суудсан тэгээд яарсандаа тийм нэг юм биологийн нас мас гэсэн юмнаас яарсандаа айсандаа нэг таарсан юмтайгаа очиод суудсан чинь тэрнээсээ болоод нөгөө амьдрал нь оронгоороо ирсэн хүмүүс зөндөө ааш. Тэг ингээд бусдын дарамтаар сүрдүүлгээр шахалтаар айцаасаа болж хүнтэй нийлнэ гэдэг чинь мөр алдаа гарах хамгийн том юм байхгүй юу. Тийм учраас одоо 30 гарчлаа хүнтэй суу. Чи одоо хүүхч оройтлоо инглээ байлаа. Тэр хүмүүстэй тэнэг биш л одоо мэдчихлээ. Үнэхээр тохироо бүртгэхгүй таалагдсан өөрийг нь яг 100% хайрлах хүн нь гарч ирэхгүй байгаа бол ганцаараа явж илээ гэлтэй. Ганцаараа байх чинь тийм амар муу юм биш шүү дээ. Тэгээ нэг ганцаардлаа уйдлаа л тэгэл ганцаардлыг чинь хүн өөртөө таалагддаг. Өөрөө өөрийгөө зугаацуулаад өөртөөгөө ингээд цавийг сайхан хамт өнгөрөөгөө сурчсан бол ганцаардл гэдэг чинь тийм амар юм биш байхгүй юу. Харин ч бүр юм гоё таашаал авмаар байж болно. Яг ингээд төрөлхийн introvert, extrovert гэдээ байдаг шүү дээ. Гадагшаа дутагшаа. За гадагшаа хүмүүсийн хувьд бол жоохон хэцүү гэж магадгүй. Мань мэт нь одоо дутагшаага талдаа хүмүүс болохоор надад тэгээд олон хүнтэй байсан ч тэгээд таалагддаг хүмүүстэй байсан ч гоё. Гэхдээ надад ганцаараа байх бол тийм хэцүү байдаггүй. Ялангуяа тэгээ би ингээд өөрийгөө илүү их таньж нэгээд өөртөө танилцаад өөртөө таалагдаад эхлэхээр надад ингээд өөртөө цагийг өнгөрөөх гоё байгаа байхгүй. Надад түмэн төрлийн хобби би ингээд хайгаад болоод хийж болж шít. Би ингээд одоо тэг интернет хөгжсөн сайхан үе байна. Би интернетээр харж байгаа зураг зурж болж байна. Хатгамал яаж хийдэг вэ гэдэг. Би чинь сая 3 сард л анх удаага тэр гутлан дээр хийсэн хатгамлыг би өөрөө хийж утсан байхгүй. Би зүгээр интернетээс нэг ганц хоёр юм хатгалтын үндсэн техникүүдийг харж байгаа л өөрөө зохиол хийцэн. Тэгэл ном уншиж болж байна, кино үзэж болж байна. Видео тоглоом тоглож болж байна. Цагийг ингээд те аялж болно. Цагийг өнгөрөөх
гайхамшигтай олон зөндөө төрлийн үйл ажиллагаа байгаа. Тэгэнгүүт ганцаардал гэдэг чинь ер нь бол өөртөө дургүй хүн те өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй доторх хүнтэйгээ байж чаддаггүй хүмүүс ганцаард тийм болов уу гэж би анзаараад байна. Тэгээд одоо тэр доторх хүнээ хүлээн зөвшөөрөхийн тулд мэдээж сайнтай муутай нь за ялангуяа тэр бага наснд авч байсан трама ч юм уу тэр юмнуудаа мэдээж хүүхд насныхаа трамаг эмчлүүлэх хэрэгтэй. Тэгээд за ялангуяа нэг юм ахмад насны хүмүүсийг та нар нэлээд анзаарсан байх. Ерөөсөө өөртөөгөө өөрийнхөө бодолтой жаахан ч гэсэн ойлгох үлдэж чаддаггүй. Өөрөө ингээл ганцаараа үлдэл юм бодоод тэгэхээр л нөгөө бодол нь өөрийг нь тавгуутуулаад идэв юм шиг байна. Дандаа хань хайдаг. Мэн тий цагаас илүү юм ханьгүй ганцаараа байж чаддаггүй ингээл хүн хүн рүү ингээл тасралтгүй уцтаа л байдаг тий. Би нэг дээр нэг төгжрэлт нэг 2 цаг ч илүү нэг болсон юм аа таксины жолоочтой. Тэр хүн ингээд 2 цаг гэдэг чинь 120 минутын турш. Нэг 2 минутад нь л чимээг байсан баг. Бусад үед нь тасралтгүй уцаар ярьжсэн. Тэгэл ингээл уцсныхаа дугаарыг гаргаж байгаа л аль нэг хүн рүү залгаал. Тэгэл за юу хийж гин? За ямар хоол хийдсэн? Нөгөөх чинь хайдсан гэд тэр ярьж байгаа асуудлууд нь хинт ч чухал биш. Тэгээ онцгийн үр нөлөөгүй хинт ч хэрэггүй аар сарын юм ингэж яриа. Тэгээ нөгөө хүмүүс мэдээч хэсэг ярьж байгаа тэгээд ингээд өөр ажилтаа байдаг юм уу залхаа за боллоо гингүүд ингээд дараачийн хүн рүү ярих байдлаа. За тэгээд тэр 120 минутын турш чинь ярьж ингээд таньдаг хүмүүс рүү ярьж дуусаад бараг дараа дахиад 2 дахь удаага нэг хүн рүү залгаж эхэлж байгаа. Тэр хүнийг одоо яг буруутгаад байгаа юм биш. Зүгээр би ажилласнаа хэлж байгаагийн хувьд те тэр хүмүүс ингээ өөртөөгөө байхдаа өөрийнхөө бодолтой өөрийнхөө бодлыг сонсоод сууж чадахгүй байхаар тийм ихтэй өөртөө дургүй травматай байгаа байхгүй юу. Тэгээ настай болцсон хүмүүсийн хувьд одоо тэрийг ойлгоно өөрчлөгдөн гэдэг хэцүүлтэй тэр хүмүүс тиймэрээ байж байгаад л дуусах байх. Харин залуу хүний хувьд энийг үзэж байгаа бол чи яагаад өөрийнхөө бодлыг сонсоод хэдхэн минут тэгээ өөртөөгөө ярилцаад бясалгаад сууж болохгүй чамаа юу тийм тавгүй болгоод ганцаараа байхад өөрийнхөө бодлыг чинь юм чамайг тийм тавгүй болгоод байгаа ямар дурсамжаас болоод чи өөрөөсөө зүгтах гад өөрийгөө чимээгүй болгох гээд өөр хүмүүстэй хамт байх гад байгаа юм бэ. Хэрвээ тийм тавгүй юм байгаа бол мэрэгжлийн сэтгэл зүйчдээр очиод тэр бүхнээ ингээд мэдээж тавгүй зүйл тохиолдсон бол ихэнх хүн тэрнээсээ зүгтдаг л да. Тэгээ тэрийг идэвхийн тулд ерөнхийдөө гэхдээ би мэрэгжлийн сэтгэл зүйч биш. Зүгээр ер нь ойлгосон ойлголттой байж байгаа. Тэг ингээд чамд ийм амар трама сэтгэлийн шарх өгсөн тохиолдолд эхний удаа чам тохиолдоход магадгүй чи хүчин дорой байсан байж болно, хүүхэд байсан байж болно. Чамд одоо ингээд туршлага юм уу одоо бэлтгэл байгаагүй байсан байж болно. Тэгээ тэр үедээ чи ямар хариу үйлдэл үзүүлсэн байсан ямар чамд ямар мэдрэмж төрсөн чинь чамд яах ч аргагүй байсан байж болно л доо. Тэнгүүд чи маш сайн сэтгэл зүйчийн хараа хяналтан доор яг тэр үе рүүгээ буцаж очиод гэхдээ одооныхоо өөрөөрөө илүү туршлагатай, илүү ухаантай шийдвэр гаргах чадвартай, бэлтгэлтэй болчоод мэрэгжлийн хүнээр хүртлүүлээд тэр тухайн мөчтөө эргэж очиод тэгээд анхныхаасаа тэр үед туулж хахад тэр үед би юуг өөр хийх байсан бэ гэдгээрээ шийдвэр гаргаад одоо тэр өнгөрсөн түүхээ ерөнхийдөө дахиж бичээд тэгээд тэр зүйлээ ингээд явуулах, мартах. Тэгээ мэдээж 100% мартагдахгүй ч гэсэн тэрийг ингээд анхны удаа чамд шууд хүчээр тулгасан бол хоёр дахь удаа чи тэрийг сонголтоороо очиод тэр үед гаргасан бүх алхмууд, шийдлүүдээ өөрөө харамсахгүйгээр хийгээд түүний хандар амьдралаа шинээр эхлэхэд бүх юм сайн сайхан шал өөр болж эхэлнэ. Тэгээ тэрний дараа чи ингээд ганцаардал гэдэг зүйлээс юу айхгүй болно. Ганцаараа байх харин ч гой санагдана. Хин нэгнээс хамааралтай хүний codependent гэдэг баггүй юу? Заавалчгүй нэг сэтгэл санааны байдал, амьдралын чанар нь дандаа нэг хин нэгэнд холбогдсон байдаг хүний codependent гэдэг. Тэгээд цаашаа ганцаардлын хувьд бол тийм байна. Ганцаардаад байна гэдэг чинь та өөрийнхөө дотор хүнээс сухтаад байх шиг байгаа. Тэгээд дотор хүнтэйгээ сайн ярилцаад өөрөө өөртөөгөө найзлаад сурчих юм бол ер нь ганцаардал тийм дааж давшгүй зовлон бол биш байхаа гэж би бодож байна.
За арай уйдахын хувьд бол тий арай уйдсандаа болоод нэг хүнтэй олмоор ингээд тэгдэж шүү дээ. Тэгээ би саяхан нэг threads дээр нэг үг харсан. Уйдснаасаа болж өгсөн хүн байдгүй шүү. Буруу хүнтэйгээ нийлснээс болж нас орсон хүн бол зөндөө гэв. Тэгээ энэ үгийг бол сануулмаар байна. Уйдсан, ганцаарцсан гэдэг шалтгаанаас болж эсвэл одоо ингээд нас оройтлоо, би хитрхи удаан ганцаараа байчлаа, ингээд гэр бүл зохиох цаг маань хоцрох нэ гэсэн айцаасаа болж тий нийгмийн дарамтанд ойр дотны хамаатан садны шахалтанд орж ямар ч хамаагүй нэг юмтай нийлээ да гэвж нийлэх юм бол яг азан таарад үнэхээр сайн хүн таарсан бол тэр гэсэн. Гэхдээ амьдралаа дандаа азанд найдаад яваад байна гэдэг чинь ер нь бол тий жаахан юм мөрөдө тоглоом маягийн л нэг жаахан эвгүй юм байна л да. Бүх юмыг төлөвлөж шийдэхийг хичээгээрэй. Яагаад ийм олон эрэгтэй хүмүүс хүчирхийлэл үйлдэхийг нь зөвтгөөд өмөрөөд байгаа юм бэ? Одоо энэ секс цагаан богдын бичлэгэн дээр хүртэл хүмүүс ирчүүд орж ирж байгаа байхгүй. Баримт нотлогоогүй юм худлаа ярихаа бол наадах чинь тавилттай жүжиг л байна шүү дээ. Тавилттай жүжиг гэхээр юу гэсэн үг юм камер тавьж агаад тэр охин ингээд албаар очиж задуулж байгаа юм уу? Тэг хичнээн тэгж хүмүүс тавилттай бэлдсэн байсан ч гэсэн хэрвээ тэр хүн чи өөрөө зөв буруу ялгадаг байсан бол тэр орхинд орохгүй шүү дээ. Хүн зодохгүй шүү дээ. Ер нь л ямар ч шалтгаантай байсан гэлээ хүнийг зодно бие махбодын хүчирхийлэл үйлдэн гэдэг чинь өмөөрөх үнцэг байхгүй байхгүй юу? Тэр эмэгтэй нь өөрөө ингэсэн тэгсэн гэж юм лээ. Тийм бол яах гэж хууль шүүх байдیں۔ Цагдаа байдیں۔ Үнэхээр тэгээд өөрийг нь хүчирхийлээ зодоод байсан бол цагдаагаа дуудах хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч буцаагаад хүн хүчирхийлэх биш. Би одоо юу гэдэг эмэгтэй хүний битгий хүчирхийлэл зодч гэж хэлмээргүй байна л да. Ер нь ир юм гэлэхгүй ер нь чамайг өөр хүн алах гад тэг зодох гоо дайраад байхгүй л бол чи хүний өдөөс гар далаахыг юусоо өмөөрөх үнцэг байхгүй. Тэнгүүт чинь одоо манай монголчуудын соёл ямар вүлээ? Эрэгтэй хүмүүст хүүхдүүдэд өсвөр насныханд юу гэдэг вүлээ? Хүүхэн шиг шалчганаад олон юм ярьж байгаа зүгээр сайхан барилцаад аваач. Нутрагаараа асуудлаа шийдчихээч ир хүмүүс шиг байд сураач гэдэг тий. Тэгээ би нэг хэлжсэн шүү дээ. Бидний энэ зуршил, дадал, зан арын шин гэдэг чинь тархины эсүүдийн хоорондоо мэдээлэл дамжуулах зам байд юм аа. Тэгээ ялангуяа дадал гэдэг чинь нэг нөгөө хэстэй мэдээлэл дамжуулахад ингэж явдаг байсан замыг ингээд шууд авчилдаг. Тэр зам чинь ингээд дадал болчихж байгаа маа. Тэнгүүт анханасаа хүүхдийг чи асуудлыг нудрагаараа шийдэж сураач гэд хилээд байхаар тэр хүүхдийн хувьд дадал болчихж байгаа байхгүй юу? Ямар нэг сөрөг мэдрэмж мэдрэгдэхэд шууд энэ хүний хувьд нудрага ингэж сурж байгаа байхгүй. Тийм дадал ингээд тархинд нь ийм зам үүсчихэж байгаа байхгүй. Тэгээ мэдээч чи мянга эмэгтэй хүнийг бити зод гэж зааж өгсөн ч гэсэн тэр хүний хувьд шийдвэр гаргах дадал нь хамгийн түрүүнд би сэтгэл зүйн тавгуудахад шууд нудрага ингэдэг болсон хүн хизээ нэгэн цагт эмэгтэй хүнийг зодно шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хамаагүй хүн зодож болохгүй гэж сургаагүй тий. Тэр чинь ингээ бусад амьттай ялгаатай нь хилтэй амтай ухамсартай үг хэлээрээ хоорондоо ойлголцдог амьд шүү дээ. Гэтэл асуудал гарахад тэрнийг үг хэлээр ивээр ухамсараар зохицуулж болох шийдэл байсаар байхад өөртөө хүүхдээ юм араатай амьтан шиг болох гээд эр хүн шиг бай нудрагаараа шийд битгий хүүхэн шиг шалчганаад хов зөөгөөд бай гэснээрээ та нар өөрсдөө тийм араатныг бий болгож шít. Юм болонгууд шууд уурлаад босоод ширээ шаа босоод ирдэг. Тийм амир зэрлэг хагас адгуус маягийн хүмүүсийг та нар өөрсдөө үүсгээд байна шít. Хүүхдтэй хичнээн хөөхөн гин цагаахан амтнаа та нар тийм болгож өсгөөд шít. Тэгээ миний бичлэгнээр ч гэсэн ингээл хит хит ирчүүд комент үлдээж илээ ингээл аав чинь ах чинь нөхөр чинь уйлаад байвал чамд сайхан уу ийм уйлсан шалчгансан ирчүүд олон байх юм бол улс үндэстэн мөхөнж гэж ах шиг. Тэгээд уйлдаг ирчүүдээр удирдуулаад мөхчихсөн улсын түүх байна уу? Өнөө хүртэл мөхөж сүнсэн бүх улсыг ер нь удирдахжсэн хүмүүс энэ төр уйлах ёсгүй эр хүн шиг байх ёстой гэсэн мачууд үзлэр чинь л хүмүүжсэн хүмүүс байгаа штэ. Тэгээ боддоо хүн чинь хичнээн олон төрлийн сэтгэл хөдлөлтэй билээ. Биднэрт ямар олон төрлийн сэтгэлийн хөдлөл мэдрэгддэг вүлээ. Тэ? Гэтэл эрэгтэй хүүхэдтэй
багаас нь тэр сэтгэл хөдлөлөө дарахыг, нуухыг юу ч байсан татгшоо ингэж сур гэж хэлснээр тэр эрэгтэй хүүхдүүдийн сэтгэл хөдлөлөө ялгаж мэдрэх тэр чадварыг нь үгүй хийчихэж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь тэгээ насанд хүрээд бүх юмаа тотгошоогоо дарсаараагаа сурцсан хүн чинь би гонсоож байна уу? Би гомдож байна уу? Би тэгээ залхаж байна уу? Би айж байна уу? Би өөртөө итгэлгүй байна уу? Тэгээ би сүрдэж байна уу? Би юм гортож байна уу? Энэ олон хэдэн зуун сэтгэл хөдлөлийг ерөөсөө ялгаж сураагүй том болчихж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнд ерөөсөө энэ эцгийн эрэгт ёсны үед эрэгтэй хүнд хоёрхан төрлийн сэтгэл хөдлөл байхыг л зөвшөөрдөг. Уурлах, баярлах. Гэтэл энэ уурлах, баярлахын хооронд чинь хэдэн мянган сэтгэл хөдлөл байгаа. Эрэгтэй хүмүүс тэрийг ингээ ялгах чадварыг нь зааж өгөөгүй. Тэнгүүт ингээд эерэг сэтгэл хөдлөл бол зүгээр баярлчихж байгаа. Сөрөг сэтгэл хөдлөлүүд бүгдээрээ зүгээр уурлах дээр л буугаад ирж байгаа байхгүй юу? Айсан байсан ч уурлана, санаа зовсон байсан ч уурлана, гонсоосон байсан ч уурлана. Бүх юм дээр уурлана. Тэгээ нэг уураараа далаалгасан хүмүүс болгоо сурахчихж байгаа. Тэгэл ерөөсөө л хүүхэд байхаас нь тий энэ бүхтийг дар өөртөө мэдрэгдэж байгаа дар хүүхэн шиг шалчгансан байхгүй тул дар. Тэгээ мэдрэмжтэй байхыг, мэдрэмжээ илэрхийлж хайх сул дорой гэж заагаад өгсөн. Хүн байх, өөрөөр хэлбэл хүний хүн болгодог юм чинь сэтгэл хөдлөл мэдрэмж байхгүй. Тэгсэн чинь хүн байх сул дорой штэ. Чи ингээд өөр байх хэвээр. Хад чулуу шиг ингээд чулуугаар зорцсон юм шиг байх хэвээр. Тэг ингээ амар юм логикийн хувьд айгүй сонирн байгаа зү. Хүн байх, хүний мэдрэмжүүд сул дорой шалчгар гэж үздэг мөртлөө эмэгтэй хүнийг хүн гэж үзэхгүй. Эмэгтэй хүнийг хэрэгсэл гэж үздэг. Тэр хүний одоо мэдэрдэг бүх юмыг мэдэрчихсэн тэр эмэгтэйг болохоор наадуулч яг бас хүн гэдэг хэцүү. Эр хүний чимэг ядаг юун дээр нь дэлгэрдэг цэцэг мэцэг гэдэг таахгүй. Тэг ингээ бүр юм ямар ч логикийн хавталцалтай байхгүй. Тэгэд юу гэдэг хүн ингээ мэдэрч байгаа мэдрэмжээ нуугаад дарчхаар тэр ингээ аяндаа алга болно гэж хүлээдэг байхгүй юу? Гэтэл дарагдсан мэдрэмж хизээч алга болтгоо. Тэр ингээд яг та ингээд биенийхээ сэтгэлийнхаа гүнд хийцэн байгаа ч гэсэн тэр ингээ хизээ гарч ирэх сулрахаа ингээд хүлээгээд аажмаар дотроос чинь идээд томрсоор ингээд буцалхаа дэлбэрхээ хүлээгээд байж байгаа байхгүй юу? Тэгээ хар багаас нь юу мэдэрж байгаагаа нуудаг, юу мэдэрж байгаагаа хилдэггүй, юу мэдэрж байгаагаа мэдэрдэггүй болгочихсон ирчүүд чинь тэгээ харж байгаа зү. Өөрийгөө тэр жаахан байгаа мэдрэмжээ хитрхи тэр гүн хүлээсэнд хүлчихснээс болоод тэр нэг сул дорой харагдахгүй гэсэн нэг тэнэг айдснаас, хиймэл айдснаас болоод арх уухгүйгээр бодож байгаа юмаа хэлж чаддаггүй л хүмүүс л бий болгоцсон биш. Жаахан одоо тэр нөгөө нэг тэр нэг хүлээсийг нь тавьдаг, тайлдаг юм тэр нэг арх нь биш. Хүн өөрийгөө нөгөө удирдах чадвараа жаахан багасдаг. Удирдах чадвараа тэгээ бие мах одоо хил аман төвтрээд ингээд гуйж дайвж байгаа ч гэсэн тэр чинь бас сэтгэлийн хүлээс нь жаахан тавигдчих штеп. Сэтгэлийн хүлээс нь тавигдсан дээр амжуулаад хөөрхийн амт нэг жоохон өөрийгөө илэрхийлээд нэг уйлж мүлээд авч штеп. Тэгтэл та нар тэр эцгийн эрхт ёс гэдэг нийгэм чинь ингээд бүр ингээд баглаад ингээд хоолойг ингэчээд байхад тэгж архинд ордог байх нь вэ штэ тий ирчүүд чинь ямар нэг донтолтоор өөрийгөө тэгж нэг хуурж өөрийгөө хүн гэдгээр мэдрэхийн тулд тийм юм хийгээд байна штэ. Тэнгүүт манай ирчүүд асуудал тэр эцгийн эрхтээс өөрийг нь боомлоод байгаа тэр асуудал нь тэнд байна гэж үзэхгүй яадаг лээ. Сайн феминистүүд гарч ирээд эр хүнийг ингэж дайрсаар байгаа, эр хүнийг доош нь хийсээр байгаа. Тэрнээс болоод одоо манай ирчүүд сэтгэл готролд ороод ингээд амиа орлоод архинд орж байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ асуудал феминизмээс тэгээ өчнөө өмнө байсаар ирсэн. Тэгээ тэр хэдэн мянган жилийн өмнө байсан тэр тогтолцоог одоо бүгдээрээ эвдлээд хүн өөрийнхөө сэтгэл мэдрэмж өөртөө эзэн болоод амьдрья. Гингүүд үгүй бид нар энэ хүн болгоныг ингэж боомлдог энэ системийг бид нар хിവэр нь үлдээмээр байна.
Гэхдээ бид нэр амар хэцүү байна. Бидний хэцүү байгаа нь буруутан чи гэд хамгийн амархнаар нь нөгөө л ингээ эмэгтэйчүүдэд буруутгах гэж байгаа байхгүй. Гэтэл энэ феминистүүд ч ууг нь та нарыг бас ингээл хүн гэдгээ мэдрэхэд чинь туслая. Бүгдээрээ л хүн байцгаая л гэл уг нь ингээд бид чинь чадлаараа зүтгээд л орлоод байгаа юм л та. Тэгээд ингээд өөртөө буруу ойлгочихж байгаа. Өөртөө эрэл хайгуу судалгаа хийж чадахгүй байгаа. Юм олоод уншиж чадахгүй байгаа. Тэг өөрийнхөө буруу бодол дээр буруу ойлголттой дөрөөлөөл хүн рүү дайрахтай айгүй сайн байгаа даа. Тэгээ энэ бүхнээс холдмоор байвал одоо ер нь хүн өөр дээр л төвлөрөх хэвээр. Ерөөсөө те хин нэг мундаг баатар гарч ирээд системийг өөрчлөөд бүх юмыг байхгүй болгоод аж амьдралыг те нэг монголчууд нэг Чингис хаан ч юм уу Сүхбаатар л хүлээгээд байдаг байхгүй. Тэр хүн гарч ирээл төрийн эргэлт хийгээл бүх нөгөө ингээ авилгал авч байгаа хүмүүсийг халаал. Тэгэл амар гоё шудрах систем зогтойгоо. Тэгэл ингээл хүн болго ингээл амар гоё амьдрна гэл. Яг тийм үлгэрийн баатар хүлээгээд байгаа байхгүй. Гэтэл ерөөсөө тийхгүй штэ. Мундаг Сүхбаатар Чингис хаан гарч ирсэн ч гэсэн одоо төрийн толгой дээр байгаа хүмүүсийг алсан ч гэсэн гоё систем тогтохгүй бид нэр сайхан хүн сайхан амьдрахгүй. Яг тэгэхээр бидний өнөөдөр байгаа байдлын царай нь байхгүй. Бид нэр өөрөө өөрсөн дээр ажиллаагүй хувь хүний хувьд бид нэр айгүй тийм олигтой хүмүүс биш байгаа учраас өөрснөөндээс арай гайгүй гэснээр сонгож гаргаад төрийн толгой дээр гаргаж байгаа нь тэд нар байхгүй. Тэр 76 муралгаа гэд үзэн ядаад идэх чи бид нар өөрсдөө шүү дээ. Өөрсдөө. Тэгээ бид нар өөрснөө шаардлага тавьж өөртөө өдөр тутам сайжруулж сайн хүн байх гэж хичээхгүй л бол тэр дээгүүр доогуур асуудал тэнд байгаа юм биш. Чи өөр дөрөө л ажиллах хэрэгтэй. Тэг ингээд хүмүүс хүчрхийлээд байна, ингээд байна, зовоод байна гэж аавал чи эхлээд өөр дээр ажил, өөрийнхөө хүүхэд дээр ажил. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ тий чиний хүүхэд чинь уламжлалт ир хүний хувьд биш. Тэр хүүхдийнхээ онцлогийг хараад тэр хүүхэд чинь ямар хүүхэд юм. Тэр байдлаар нь тий тэр хүүхэд өөрийгөө мэдэрмээр байвал, өөрийгөө илэрхийлмээр байвал, бүжиглмээр дуулмаар байвал дуулж л байг л тий. Уйлмаар байвал уйлж л байг л тий. Тэгээ битгий тэр хүүхдийн хувь хүнийг нь дараад хайчих. Тэгээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулж, хайрлагдаж чадсан хүүхэд яад ч муу хүн болохгүй шүү дээ. Тэр хүн эцэг их нь өөрийг нь бүх онцлогоор нь хүлээгээд авцсан байхад тэр хүн дараадаа ирээдүйд бусдыг бас байгаагаар нь хүлээж авна шүү дээ. Тэгэхэд нөгөө хамгийн анхны хайртай хүмүүс эцэг их нь өөрийг нь байгаагаар нь хүлээж авч чадахгүй чи ийм бай, ийм дүр тоглол гэж шаардж байгаа хүн дараа нь ч гэсэн бусдад яг л тийм адилхан шаардлага тавина шүү дээ. Бусад эрэгтэйчүүдээ ийм токсик ийм бай гэж шаардна. Эмэгтэй хүнийг чи ийм бай, чиний хариуцлага чинь ийм л гэж тулгана. Тэгэхээр ерөөсөө битгий тэгээ том юм хүлээ, том юм хаа яг өөр дээрээ өөрийнхөө эргэн тойрноос эхлээрэй л гэж хэлье.